Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ирсэн бас нэгэн эмэгтэй маань хайртай ханигаа баярлуулах гээд биднээс ийм гоё хүсэлтийг хүссэн. Энд их сансан авж байгаа. Ихтэй баярлалаа. Их сюрприз барьна гэж яваад гэсэн. Нандан өгүүлэг шүлэг мэдчилгээ гэдэг пэйж идэгэн. Тэндээс явж байгаа. Тэгээд танд энэ хүү гоё цэцгийн маглаг. За тэгээд мөн энэ гоё захиг нэгэн эрхэм хүн амжуулаад өгөөч гэгээд нараас хүссэн. Танд бодож байгаа хүн байна уу? Ингээд гарчгийг харах гээд байна. Сам ажил дээр юун тухай юу та? Мэдчихэв нөө? Ажил дээр боогод амар ажил гарсан гэдээ дуудсан уу? За бид нар байсан шээ заяа. За танд энэ хүү гоё захиаг бид нар дуутаад амжилтаа өгье. За ингээд захиа бичих гэсэн чинь бидний залуу наснаас дурсамж сэдрээд маш гоё байна. Чамдаа энэхүү хайрын захиа очих өдрийн мэндийг хүргье гэсэн байгаа. Мэдээж хайр танаас нь танд зориулаад. За юун түрүүн өнөөдөр чиний минь 43 насны төрсөн өдөр тохиож байна. Чамдаа баярын мэнд дэвшүүлье. Хань минь энэхүү захианд чамдаа хэлж чаддаггүй хайрын талархлын үгсээ шингээж хэлхийг хүслээ. Хорвоо дээр хоёуулахнаа юмшгал ямар олон жилийг баярлаж, гуниглаж, жаргаж туулаавэ. Аль хэдийн 22 жилийг ардаа үдсэн байна. Анх чи бид 2004 онд хурмаа ээж байсан. 20 хэдтэй ёстой л нэг эрч хүчээр дүүрэн залуус амьдралаа эхлүүлж байсан. Одоо тэгтэл дөрвөн сайхан үрсийн аав ээж болоод амьдрал маань тэгш дүүрэн жаргаж байна. Намайгаан ойлгодог, хайрладаг, үргэлж хамгаалж байдаг чамдаа баярлалаа гэсэн байна. За, миний инээмсэглэл бүрийн цаана чиний минь хайр байдаг юм шүү. Тэгээд хандаа энэхүү үгийг бүр тусгаалan хэлмээр байна гэсэн. Өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж, өдөр бүр амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж байгаа чамаагаан харахад тань нь хаяа өрөвдөх юм аа. Яг л нэг тийм тушаал авсан цэрэг шиг байх юм. Чамдаа маш их баярлалаа. Нэг ч удаа хугарч үзээгүй ноён нуруунд тань баярлалаа. Нэг ч удаа хувраагүй үнэн хайранд тань баярлалаа. Нэг ч удаа бүхийг өгөөгүй баг нь минь байдагт баярлалаа хань минь. Хань минь хэрвээ энэ хорвоод аз гэж байдаг бол тэр нь чи минь юм шүү. Учир нь чамтай л учирсандаа би язтай. Хэрвээ үлгэрийн хайр гэж байдаг бол тэр нь бас чи минь юм шүү. Яг л намайг над шиг хайрладаг байдал. Насан өтөл болтлоо. Өрсийн хаан дэргэд, ханы хаан дэргэд хамтдаа жаргая. Хайртай шүү чамдаа. Төрсөн өдрөө дурсамж дүүрэн өнгөрүүлээрэ. Таны хайрт гэргий олон жаргалаа. 2025 оны 10 сарын 31-нд гэсэн. Энэхүү гоё талархлын захиаг бас танд дамжуулж байна хаа. ер нь амьдралд бол ерөөсөө миний хань л одоо байхгүй бол би ерөөсөө гэрт юмч олдохгүй шүү дээ. Намайг ерөөсөө чиглүүлж байгаа хүн бол миний хань. Миний мондөг. Би ханигаа дандаа их жаргаж ягаагүй бас зоож байсан. Зоож байсан луучлаараа хань минь хайртай шүү. Өрөм сайхан хүүхд юм гаргаж өсгөж, үржүүлж хүний дайтай болгож өгсөн. Сэродын нэг хүн байжгаад 4-5 болчихсон сэрод гэдэг айлыг одоо ингэж энэ харваад залгамжилж хүүхдүүдтэй олоолаа болгож өгсөн миний хань мондөг хань. Би хань дээр би хаач хэлэх дуртай. Миний хань мондөг шүү. Өглөө болгон босохдоо би ханигаа өмсөж ажилдаа явдаг. Хандаа хайртай шүү баярлалаа. Ер нь нэг авч байгаагүй юм байна бас толгомдоо. Харин ерөөсөө ингэж баярлуулж байгаагүй айгүй цөөх удаал байхдаа байгаа бол гэсэн. Тэгээд танд бас таны гэр бүлд аз жаргал хүсье хаа. Тэгээ өнөөдөр сайхан баярлалаа. За тэгээ бас болоогүй бас нэг бэлэгтэй. Миний ан чинь их залуугаасаа надтай ханилаад тэр бүх юмыг хоёулах надад хуурж байгаа. Магадгүй
Энэ өгж байгаа зүйл миний ари маш их дээдлж явах хамгийн хүлээсэн бэлэг байх гэсэн. Тэгээ энэ хүү гоё. Танд хэлж. Энд бүх сансан авч байгаа. Ихтэй баярлалаа. Нэг сюрприз барьна гэж яваад байсан. Яасан болов? Юу ярих гэж байгаа болов? Гоё. Хүүхдийн хүмүүс чинь ингэ гоё юм зураг авах гэсэн. Аавчтайгаа. Ер нь аавчтайгаа авахсан зураг хавар юм билээ. Ядгүй юм байна. Тэр гоё байсан. Баярлалаа. Би хандаж гэсэн хайртай. Андаа ханаас нэг тийм зөвлөмж авдаг. Баярлалаа гинтих байлаа. Та нартаас баярлалаа хандаа. За баярлалаа хаа. Тэгээ энэ хүү гоё хүндтэй зураг. Гэрийнхэн хоморт залаад гэр дүүрэн жаргалтай амьдраараа хаа. За баярлалаа. За баярлалаа. За. сайхан хайр